Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Дэлгэр сургуулийн миний бэлтгэхэд бэлэн боллоо. Агаарт буй PM1, PM2.5 болон PM10 тоосон зэрэг өндөрчлийг харьцуулсан судалгаа. Агаарын бохирдлыг бий болгох хүчин зүйлс хотын хүн амын төвлөрөл, өрхийн нүүрсний хэрэглээ, тээврийн хэрэгслийн тоо зэрэг үзүүлэлтүүд өмнөх оноос өссөн байна. Нийслэл хотын 80% нь ердийн галгаатай сууцнд амьдардаг. Үүний нэлээдгүй их хувь нь төвлөрсөн системд орон сууцнд амьдрах хүсэлтэй байдаг. Агаарт буй PM-ийн хэмжээ орон сууцны давхруудад 1 болон 9 болон 1 ямар ялгаатай байгааг под төхөөрөмжөөр хэмжин анализын судлах дүгнэлт гаргалаа. Бидний зорилго олон төрлийн бохирдуулагчаас гол болох тоосон зэрэг бохирдол нь эрүүл мэндэд багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс бид 9 болон 1 давхрын PM10, PM2.5, PM1 тоосон зэрэг хэмжин өндөрчлөөс хамаарсан бохирдлыг ялгааг харуулахаар зорилоо. Дэлхийд заяа миний бие итгэлийг үргэлжлүүлнэ. За танилцуулга тавч танилцуулга гэвэл Монгол улсын нийт төрхийн 628.1 буюу 69.9% нь ердийн галлагтай сууд буюу гэр хороолд амьдарч байгаа бол 247.1 буюу 27.5% төлөвлөсөн системд орон сууцнд амьдарч байна. Тэгвэл төрийн орон сууцны корпорац буюу ТОСК-ийн удирдлагын хэмжээ нь түрээсийн орон сууцны хөтөлбөр гэсэн наривчилсан журам хэлэлцсэн байна. Үүнд бол 27,000 гаруй иргэн түрээсийн орон сууцнд амьдрах хүсэлтэй гэсэн судалгаа гарсан байгаа. Үүнээс үзэхэд байранд амьдрах хүсэлтэй иргэд нэлээдгүй гэдэг нь харагдаж байна. Тэгвэл хэдэн давхарт байр авах нь тохиромжтой вэ гэсэн энэхүү асуумжийн хариултын дагуу бодит судалгаа хийхэд бид зорьсон. Бид судалгааны маягт асуумжийг бүхлөхдөө 1 давхарт PM бохирдуулагч их байна гэж таамагласан. За манай багийн аргач. За бид болохоор Баян зүрх дүүргийн 81-р байранд судалгаагаа хийхээр зорьсон. Цонхон зүүн тишээ харсан. За тэгээд 1 давхарт болохоор орцны өвд хэсэгт шатнаас 1.5 м-ийн зайтай под төхөөрөмжөөр байрлуулсан. 9 давхарт орцны цонхын нээн хэмжил хийх хэсгийг гадагш гарган тавьсан. Цагийн бүртгэл 1 цагаас 1 цаг 30 минутын хооронд подоо халуулсан. 1 цаг 30-аас 2 цагийн PM-ийн тоосон зэрэг хэмжил хийсэн байгаа. За үр дүнгээс үзэхэд 1 давхарт дахь PM-ийн тоосон зэрэг үзүүлэлтээс харахад бол 13.45-аас 13.55-ийн хооронд хэмжилтээс үзэхэд PM-ийг тоосон зэрэг 38-аас 42.4 микрограммын хуваахан метр куб, PM2.5 нь 64-аас 74.5 микрограммын хуваахан метр куб, PM10 нь 92-аас 105.8 микрограммын хуваахан метр куб үзүүлэлтээр буулгасан бол 14 цаг үед огцом өсний доорх графикаас харж байна. За хэмжилтийн хугацаанд PM2.5-ын хамгийн их утга нь 120.5 микрограммын хуваахан метр куб нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан стандартаас 4.8 дахин их байна. Харин 9 давхар дахь тоосон зэрэг үзүүлэлтээс харахад бол 13:35-аас 13 цаг 45 минутын хоорондох агуулмж нь буурч харин 13 цаг 45 минутаас 14 цаг 5 минутын хооронд PM1 нь 30.6-аас 48 микрограммын хуваахан метр куб, PM2.5 нь 46.7-аас 74 микрограммын хуваахан метр куб, PM10 нь 58.1-ээс 87 микрограммын хуваахан метр куб үзүүлэлтээр бага зэрэг өссөн байгаа. Энэ нь нарийн шиг тоосон зэрэг 1 давхрын үзүүлэлтэд харьцуулахад харьцангуй бага бохирдолтойг харуулж байна. За манай багийн дүгнэлт уг судалгааны үр дүнгээс харахад PM2.5 тоосон зэрэг агуулмж 1 давхарт хамгийн бага нь 64 микрограммын хуваахан метр куб, хамгийн их нь 121 микрограммын хуваахан метр куб байсан бол 9 давхарт хамгийн бага нь 46 микрограммын хуваахан метр куб, хамгийн их нь 74 микрограммын хуваахан метр куб үзүүлэлттэй байсан. Дэлхийн эрүүл мэндийн гаргасан стандартаас 2.9 дахин их утгыг заасан. Харин 1 давхрын хувьд хамгийн их утга нь уг стандартаас 4.8 дахин их бохирдолтой байсан. Үүнээс зөвхөнөхэд 1 давхарт буюу газрын гадарга орчим нарийн шиг тоосон зэрэг хэмжээ их байдаг гэдэг нь батлагдлаа. Тиймээс бид дээд давхруудад тоосон зэрэг хэмжээ бага байдаг учраас байр авах гэж байгаа хүмүүс ингээд зорж хэлэхэд дээшээ давхруудад байр авах нь илүү тохиромжтой. Яагаад гэвэл тоосон зэрэг хэмжээ бага байдгаас гадны цонхоо онгойлгож баач гэсэн цэвэр агаарыг амьсгалах боломжтой.
За бид судалгаанд нэмэлт материал уншиж танилцсан эхлэл авсан байгаа. Үүнийг ном зүй хэсгээс харж байна. За энэ бидний постерыг хийхэд тусалсан нэмэлт мэдээлэл мэдлэг олгосон 2 ментор багш болох энэ инх манлай болон эс гам болор мөн Public Lab Mongolia-гийн хамт олонд талархал илэрхийлье. Бидний ихтгэлийг сонссон та бүхэнд баярлалаа.